Доктор нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаарт бид дэлхийн харавлттай тэмцэх өдөр 10 дугаар сарын 29-ний өдөр тохиож байгаатай холбогдуулан улсын 3 дугаар төв эмнэлгийн харавлттай тэмцэх тасгийн эмч эрхлэгч нартай хийсэн ярилцлага зөвлөгөө мэдээллийг та бүхэнтэй хүргэхээр бэлтгээд байна. Ингээд 3 дугаар төв эмнэлгийн халдвартай тэмцэх тасгийн эмч эрхлэгч нарын хүргэсэн зөвлөгөө мэдээллийг хамтдаа хүлээн аван үзцгээе. Ер нь бол олон жил монголчууд цус харалт гэж нэрлэж байсан. Энийг бол одоо ер нь эрүүл мэндийн яам салбар зөвлөлийнхэн манай мэдрэл Монголд ерөнхийдөө бол тархины харалт гэж ерөнхий нэршиж ер нь заншиж ирж байна. За ер нь тархины харалт гэдэг бол өөрөө тухайн хүнд тийм ээ тархины аль нэг судас очиж бөглөрөх эсвэл тухайн аль нэг судас очиж хагарах энэ нь 24 цагийн дотор тухайн хүн шир тэмдэг илрээд тийм ээ түүнээс дээш хугацаагаар илэрхийг тархины харалт гэж дэлхийд дахин үздэг байгаа. Өөрөө тархины харалт маань тархины судасны эмгэг, цочмог хамгийн хүнд өвчнөд ордог. За ер нь бол тархины харалт маань даралт хэслийн гол хүндрэл гэж явдаг байгаа. Тархины харвалтыг ер нь энгийнээр ярих юм бол одоо энэ халаалтын турбан шугамар ярьж болно гэсэн үг. Тэгэхээр ер нь бол харвалт хоёр хэв шинжээр явагддаг. Эхнийх нь судас бөглөрдөг. Судас бөглөрөөд тархинд цус дутагдах нь байна. Үүнээс болж байгаа. Нөгөө хэлбэр нь болохоор судас нь хагардаг гэсэн үг. Тэгэхээр энэ сангийн шугамаар эргүүлээд авч үзэх юм бол сангийн шугам маань дотроо бөглөрч болдог. Тэгэх юм бол пар хүйтэй оригддаг тийм үү? Яг тэрнтэй адилхан. Эсвэл сангийн шугам маань хагарсантай холбоотойгоор ус алддаг. Яг л ийм процесс л тархинд бас болдгоо гэсэн үг. Энгийнээр ярих юм бол даралт ихтэй хүмүүс одоо харуулт өгөхөд бас нөлөөлдөг гэсэн даралт. Тэгэлгүй яах вэ? Одоо түрүүн л эргээ сангийнхаа шугам руу ороод ярих юм бол сангийн шугамаар маш их хэмжээний даралттайгаар ус шахлаа гэж бодъё тийм ээ. Тэгэхэд тэр турбан өөрөө ачааллаа дааж чадах юм бол энэ харуулт болохгүй гэсэн үг байна. Хэрвээ ачааллаа даахгүйгээр сангийн шугам хагарах юм бол ус алдчихж байгаатай яг адилхан. Тэр даралтны зөрүүг судас маань дааж чадж байгаа хэсгээс л тархины харуулт болох нь байна гэсэн үг. Түүний үед бол одоо тархины харуултаар мэрэгшээд ажиллаж байхад харуулт болоос улам залуужж байна. За ерөнхийдөө бол тархины харуултын маань үндсэн гол шалтгаан ерөөсөө даралт хэсэлт байгаа. Тэгэхээр монголчууд маань ер нь даралт өндөр хүмүүс. Даралтын хяналт муу. За даралтаас хяндгүй, эмээ уудгүй, тийм ээ. Тэгэхээр өөрөөс Монгол улс манаас дөрвөн удирдлын уур амьсгалтай, цаг агаарын байдал, тийм ээ. Тэгээ бас янз бүрийн одоо энэ хоол ундны асуудал маш их одоо давсны хэрэглээ өндөртэй, тархалт ихтэй, хөдөлгөөний хомсдолтой. За тэгээ наад зах нь одоо энэ айхтар одоо энэ вирус өнөөдөр тийм ээ одоо энэ сүүлийн 2 жил бас явж байгаа нь ковид гэдэг айхтар өвчнөөс болоод ерөнхийдөө маш их одоо нийгэм стресстэй болж байна. Хүмүүс ерөнхийдөө бол тийм ээ бухимдалтай болж байна. Гэх мэт ерөнхийдөө бол тархины харалтад хүргэх айхтар эрсдэл хүчин зүйлээс болоод ерөнхийдөө тархины харалт улам ихсээд байна. Энэ бол маш их одоо анхаарал татж байгаа ерөнхийдөө манай эрүүл мэндийн салбарын гол бас хөндөж заавал ярих хэвээр том сэдвэл дээ. Өрсөн сэргийлэх ер нь бол харвалтанд хүргэх эрсдэл хүчин зүйл гэж ярьдаг. Эрсдэл хүчин зүйл гэдэг маань заавал харвалтанд хүргэнэ гэж байгаа юм биш. Гэхдээ эрсдэл их өндөртэй яваа шүү гэдгийг л илтгэж өгч байгаа юм. За үүнд нь эмчнэр болгонд тэр нь ярьдаг юм л да. Тархины даралт ихсэлт маань номер 1 шалтгаан байна. За тэгээд чихрийн шижин гэдэг өвчин байна. За хөдөлгөөний хомсдол байна. За үүнтэйгээ холбоотойгоор таргалалт байна. Хоолны буруу дэглэм байна. Энэ дотроо давсны хит их хэрэглээч гэдэг юм уу, өөгцтэй хоолндыг хит ихээр иддэгч гэдэг юм уу тийм ээ. За одоо энэ стресс байна. Гэх мэтчлэн энэ олон зүйлүүд маань эрсдэл хүчин зүйлийн тоонд орж идэг. Гэхдээ эдгээр эрсдэл хүчин зүйлүүдийг бол засаж залруулж бас боломжтой гэсэн үг. Хувь хүн өөрөө эдгээр зүйлүүддээ сайн анхаарах юм бол засаж залруулах бас боломжтой байх нь. За эрсдэл хүчин зүйл дотроос бас засаж залруулах боломжгүй эрсдэл хүчин зүйлүүд гэж бас байдаг. Энд нь бол хүний нас байна, удамшил байна, хүйс байна тийм ээ. За мөн одоо энэ цагуур орчны энэ нөлөөнүүд эдгээр бол засаж болохгүй, залруулж болохгүй эрсдэл хүчин зүйлүүдийн тоонд ордог байх нэ. Ер нь бол залуучууд ерөнхийдөө бол сүүлийн одоо үед залуучууд гэдэг бол одоо
18-аас дээш насны 50-аас доош насны хүмүүсийг бол одоо залуу насны харуултад ерөнхийдөө ямар нэг юм дээр нь 50 наснаас доош хүмүүсийг залуу наснд авч үзэж байгаа. Тэгэхээр 20 эдэх настай, 30 эдэх настай, 40 эдэх настай хүмүүс одоо тархины харуулт болон зүрхний шигдээс болж байгаа нь бол одоо маш анхаарал татж байна. Хуучин бол даралт ихсэлтийг өндөр настай хүмүүсийн өвчлөл хэмээн үздэг байлаа. 65 буюу түүнээс дээш настай хүмүүс харвалтанд өртдгөө гэдэг байсан. Одоо бол 20-той, 30-той, 40-той залуучууд бол маш их хэмжээгээр харвалтанд өртөж байгаа. Тэгэхээр энэ харвалтанд өртөөд байна гэдэг маань түрүүчийн хэлдгээр нөгөө сангийн шугам маань муу байна. Тэгэхээр хувь хүний судас муу байна л гэсэн үг. Тэрийг судас. Судсал ачаалаад авахгүй байна л гэсэн үг багхгүй юу? Тэгэхээр эдгээрийг нөхцөлдүүлж байгаа зүйл нь түрүүчийн миний эрсдэл хүчин зүйлүүд. Тэр судсыг хэврэг болгож байгаа зүйлүүд маань түрүүчийн миний ярьсан зүйлүүд багхгүй юу? Тэгэхээр эдгээр зүйлүүд дээр маш сайн анхаарах хэрэгтэй болох нь. Хуучин бол яагаад настай хүмүүс харагддаг гэсэн гэхээр насжилт явах тусам тухайн хүний судас физиологиороо өөрөө хэврэгшдэг байсан байх нь шүү дээ. Одоо бол яах нь энэ хотчлт хөгссөнтэй холбоотойгоор одоо нэлээд өндөр хөгжиж байгаатай холбоотойгоор хүний идэж уух хоолны дэглэм алдагдсан, цагаан эдээгээ хэрэглэхээ болчихсон тийм ээ. Хөдөлгөөний хомсдолд орчихсон. Гэх мэтчлэнгээр энэ зүйлүүд маань эргээд энэ судсыг хэврэг байдалд оруулж байгаамаа. Ингэснээрээ болоод харуулт гэдэг хүчин залуужаад байгаамаа. Тэгэхээр залуучууд яг бухимдал ихтэй байж болно, тийм ээ. Хамгийн гол нь эрүүл мэндийн мэдлэг, боловсрол, анхдагч урчин сэргээлт гэдэг юмыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Бид нар өнөөдөр харвчаад 2 дахь урьдчилан сэргээлтэндээ биш анхдагч урьдчилан сэргээлтэд анхаарах. Тэгэхээр анхдагч урьдчилан сэргээлт гэдэг бол ерөөсөө эрүүл зөв хооллолт байна. Тийм үү? Ажил хөдөлмөрөө зохицуулах, нойроо зохицуулах, амралтаа зохицуулах, ерөөсөө хит их ажлын төлөө нойр холгүй ажиллах өөрөө тархины цусан хэмжээ алдагдaltaд хүргэнэ. За нөгөө талаар бас магадгүй бас ээж ахуйн даралт ихсдэг, удмын даралт ихсэлтэй, 2 дахь жоор үүсдэг одоо бөөрийн дутагдaltaй, чихрийн шижинтэй ийм хүмүүс залуучууд тийм ээ даралт ихсдэг бол даралт нэмэл уух хэвээр. Байнга даралтаа хянах хэвээр. Тэр өвчнийхөө одоо эрсдэлт хүчин зүйлийг мэдээд тийм ээ тэмцдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй даралт ихсдэгийг мэддэг залуучууд бол бас анх оншилчаал 1-2 сарын дараа эмээ уух болчдаг. Тэгэл нөгөө ачаалал авах, нойргүй байх, стресстэх тэгэл янз бүрийн одоо хорцорчлууд маш их байна. Стрессээс үүдэлтэй бас даралт ихс харуулт өгдөг байх бах тийм. Стресс ихтэй байгаад байна гэдэг маань дааврын өөрчлөлтөнд орж байна гэсэн. Дааврын өөрчлөлтөнд орж байна гэсэн. Тухайн тэр стрессийг үүсгэж байгаа тэр их одоо тэр даавар их хэмжээгээр ялгарснаар стресс их үүсэж байна гэсэн. Ингэснээрээ суц маш хүчтэй агшиж өгдөг. Суц маш хүчтэй агшаад байхаар тэр дотор даралттай цус яваад байна гэж бодъё тийм ээ. Тэгэхээр стресстэй хүн болгонд ихтэй харвна гэж байгаа юм биш шүү. Мэдээж даралт ихсэлттэй, тамхитатдаг, суц нь хэврэг болцсон хүмүүс стресс өртөөд ивэл өндөр эрсдэлтэй болно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэр суц агшиж байгаа нарийнхан ямаар даралттай ямиг шахаад байхаар л яах нь ачаалаад байхгүй хагарч байна гэсэн үг. Ер нь бол залуучуудын тархины харуулт зүрхний шигдээс болох ер нь гол шалтгааны дээлийн хөв ерөөсөө хорцсон. За хүзүү хөшөв толгоо өгдөг тийм даралт шинжтэй төвлөрсөн тохиолдолд бид нар бас зарим зүйлийг мэдгүй шууд даралтны юм аваад уудаг шүү дээ. Тэгэхээр даралт багассан уу ихсэн үү гэдэг нь түр аваад уух хэрэгтэй юм уу? Заавал тэрийг шалах хэрэгтэй юм. Яг зөв. Ер нь бол хамгийн эхлээд бол одоо даралт ихсэлтийн шин тэмдгийг тархины харалтын анхаглан таних шин тэмдгүүдийг бид нар таниад мэдээд мэдсэн байх хэрэгтэй. Тэгэхээр мэдээж тэрийг зорж бол хүн уншихгүй шүү дээ, тий. Тэгэхээр энийг яаж мэдэх вэ гэхээр одоо тархины харвалтанд өртсөнийг таних шинж тэмдэг харьцангуй хялбархан. Ер нь бол нэг үндсэн 3 шинж тэмдгийн аль нэг нь байхад эмчит заавал хандах шаардлагатай байдаг. Нэгдүгээрт нь бид нэр хүнийхээ шүдийг ярзаалгах буюу инээлгэж үзүүлнэ гэсэн үг. Одоо харвалтыг сэжиглэж байгаа үед энгийн иргэд яаж мэдэх вэ гэвэл тийм ээ. За инээлгээд шүдийг ярзаалгаад үзэхэд нүүрний энэ хамар уруулын нуглаас гэж ярьдаг. Энэ зүйл маань тэгш байна уу? Эсвэл тэгш бус байна уу гэдгийг үзэх шаардлагатай. За хэрвээ тэгш бус болсон байвал бас харвалтанд өртсөн биш байгаа даа гэж сэжиглэх хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь гар юм уу хөлийг нь өргүүлж үзэх хэрэгтэй. Ер нь бол тархины харвалтанд өртнө гэдэг маань аль нэг тэгш хэмтэй байдал алдагддаг гэсэн үг.
Тэгэхээр хоёр гарыг өргүүлээд үзэхэд аль нэгэн гар нь унжиж байна уу, суларч байна уу гэдгийг үзэх хэрэгтэй байх нь. За хөл дээр мөн адилхан үзэж чинь өргүүлэл үзэж чинь гэсэн үг. Зүгээр байгаа ч гэсэн тийм ээ. Ухаан санаа зүгээр байгаа ч гэсэн команд биелүүлэх, үүрэг даалгаврыг биелүүлэх чадвартай бол эднэрийг заавал үзэж явах хэрэгтэй байна. За 3 дугаар нэг шинж тэмдэг нөх юм бол хэл ярианы талаас их асуудал, бэрхшээл гардаг. Хүмүүс хэл яриад ултраад байна, ээдэрч орооцолтоод байна гэсэн. Энэ 3 шинж тэмдгийн аль нэг нь байгаа тохиолдолд заавал ер нь бол эмч эмнэлгийн байгууллага заавал хандах шаардлагатай байна. Олон нийтэд л одоо ер нь бол одоо маш сайн хүргэх ёстой. Магадгүй одоо 10 жилийн сургуулиас нь одоо ер нь даралт хэсэлт ийм хүчин байдаг шүү. Жишээлх юм бол одоо таны толгой өвдөө, нүд чинь хоёрлож харагдаад, хэл чинь ээдрээ, тийм ээ. Юм ярьж чадахгүй болоод, хэл гар хөл чинь сулраад, тийм ээ. За тэгээ наад зах нь одоо огж бөөлжих гэдэргээл янз бүрийн одоо шин тэмдгүүдээр ерөнхийдөө илэрдэг. Тийм ээ. Тэгэхээр энэ шин тэмдгүүд илэрх юм бол та хамгийн их нь даралтай үзээрэй. За харалт болж байгаа юм биш байгаа. Даралт чинь ихсэн юм байгаа гэдэг ийм ер нь бол ойлголттой байх хэрэгтэй. За тэгээ даралтай үзнэ мэдээж хамгийн их даралтай үзэх ёстой. Тэгээ даралт өндөр байх юм бол тухайн газараа тийм ээ даралтай буулгаж ийж ерөнхийдөө бол анхны тусламжаа үзүүлэх ёстой. Асприн 81 бол цус шингүүлэх энэ бид нар хэрэглэдэг шүү дээ үзэж мэдж байгаа. Тэр тэгэхээр судасны тэр нарийн хэсгийг бол тэлнэ гэсэн ойлголт биш байх нь тийм. Асприн гэдэг юм маань бол судсыг тэлэх хэмжлэгээ бол биш. Тэрэн дотор урсж байгаа цусыг шингэн байлгах үүрэгтэй. Шингэн байх нь ер нь хэр зөв юм бэ? Цус өөрөө бүлгэнтхийн шин чанартай шүү дээ, тийм ээ. Тэгэхээр цус өтгөн байгаад байна гэдэг маань нарийнхэн судсан дээр очиод өтгөрөөд, бөглөрөөд харуулт үүсгэх эрсдэлтэй байдаг. Тэгэхээр шингэн байлгах ёстой. Гэхдээ шингэн байлгах ёстой гэд аспириныг хамаа намааг ууж болохгүй тий. Хэрэглэн ер нь ямар байх вэ? За ер нь бол 45-аас дээш насны одоо сүүлийн үед 40-оос дээш насны ч гэж байгаа да. Хүмүүсүүд бол цус шингэлэх эмийг хэрэглэх ёстой байх нь тий. Хүний бие махбод дийлэнх хувь нь уснаас тогтдгоо гэд бидний 10 жилийн хичээл дээр хүртэл үздэг. Тэгэхээр нас ахих тусам хүний усны хэрэгцээ багасаад байдаг. Энтэй холбоотойгоор цус бас өтгөрдөг гэж тайлбарладаг. Тэгэхээр цусыг шингэн байлгахын тулд аспирин гэдэг эмийг бид нэр зөвлөдөг байгаа. Гэхдээ эм гэдэг зүйлийг ингээд телевизараа дээгүүр эмч ярьсны төлөө аваад хэрэглэж ерөөсө болохгүй. Яагаад ч болохгүй. Заавал эмчэд үзүүлээд аспирин эм гэдэг чинь өөрөө химийн бодис. Аль нэг талдаа сайн боловч нөгөө талдаа сөрөг нөлөөтэй. Тийм учраас сөрөг үр дагавар одоо бий юу гэдгийг эмчэд заавал өөрийнхөө биед үзүүлж байж энэ нэмийг ууж болох уу гэдгийг эмчийн зөвлөсний дагуу заавал уух хэрэгтэй байдаг. Тий. Даралт хэсэлт бэлхий тархины одоо улаан бүсэд ерөнхийдөө бол тархины харуулт орцсон байдаг. Улаан бүс гэдэг нь бол өндөр хөгжилтэй, өндөр одоо хувьтай, нас суралцтай эмгийн тоонд манай харуулт ордог. Тэгээд энэ тоонд манай Монгол улс орцсон байдаг. Тэгээд ерөнхийдөө бол 2000 ингээд Монгол улсын одоо эпидемиологи одоо судалгааг одоо манай бас анх ухааны том шинжлэх ухааны мөн зөвлөх бидний бас хайртай багш Баасан жогш маань хийсэн том судалгаагаар бол 100 мянган хүнд 290 тохиолдол байна гэдэг бол маш өндөр тоо юм байгаа. Маш өндөр тоо. Энэ үзүүлэлтийг үндэслэж ерөнхийдөө бол ер нь бол Азийн хөгжил Монгол дэлхийд бол Монгол улс бол улаан бүсд орсон байна гэж үзэж байгаа. Одоо бол манайх бас л тархины харуултын тэргүүлж авдаг улсын хувьд бол эмнэлгийн хувьд бол бас тархины харуултын манаас бүртгэл бас хийгдээд явж байгаа. Бас дараа нь бас статистик мэдээлэл бас болох байхаа. Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийг дэмжих сан. Улсын 3 дугаар төв эмнэлэг үзүүлж байна. Дэлхийн бусад орнуудад харуулт 100 мянган хүн амд 100-аас 300 тохиолдол байгаа бол харин манай Монгол улсад 100 мянган хүн амд 290 тохиолдол байгаа нь тархины харуултын дэлхийн дундаж үзүүлэлтээс хамгийн дээд түвшинд байгаа юм байна. Тархины харуулттай өвчтний 3/1 нас барж харин тэн хагасаас илүү хувь нь хөдөлмөрийн чадвараа алдаж харин 4/1-ээс доошгүй хувь бие даасан байдлаа эргэн сэргээж чадчих байна. Энэ бол аюулын харанга юм. Гэхдээ та бид харуултаас өөрсдөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадна. Таны хувьд хамгийн чухал зүйл юу вэ? Мэдээж гэр бүл. Миний хувьд гэр бүл. Гэр бүл. Гэр бүл. Гэр бүл. Гэр бүл. Мэдээж гэр бүл. Мэдээж манай гэр бүл. Тэгвэл та хайртай хүмүүсээ тархины харуултаас хэрхэн сэргийлэхийг мэдгүй. Тархины харуултаас сэргийлэхэд өөрчилж болохгүй нас, хүйс, удамшил зэрэг хүчин зүйлс байдаг ч өөрчилж болох
эрсдэлт хүчин зүйлсүүд байдаг. Артерийн даралт ихс хөвчин. Энэ нь артерийн даралтаа тогтмол үзэж шалгаж байх, мөн даралт бууруулах хэмээн байн гууж хэвших ёстой. Бас дээрэс нь тамхи хаях. Илүүдэлжин хөдөлгөөний хомсдлоос өөрийгөө сэргийлж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хоолтыг хэвшүүлээ. Чихрийн шижингээ хянах. Зүрхний хэм алдах, зүрхний эмчийн хяналтанд эмчлүүлэх. Цусны өөх төсийг хянаж хэвийн хэмжээнд байлгах. Арх согтууруулах удааг хэрэглэхгүй байх. Эдгээр зүйлсийг мөрдөхөд бид тархины харалтаас сэргийлж чадна. За яг одоо харалтай хүмүүсийн хасархай сувилгааны онцлог гэж ярих юм бол манай тасаг одоо 12 сувилагчтай. Сувилгын тусламж үйлчилдэг дэлхийн өндөр түвшинд бол одоо юу хүргэж яваа. Монголд анх 2013 онд харалтын тасаг гэж нэгдээд одоо Монгол улсын лавлгаа түвшний хувьд одоо лавлгаа төвийн хувьд үйл ажиллагааг тусламж үйлчилдэг үзүүлж байдаг. За яг одоо энэ харалтай өвчтний сувилгуудаар бид нар бол одоо дэлхийн стандартад нийцгээр 4-5 төрлийн үнэлгээг бол гаргаж ирж байгаа. Тухайн үнэлгээ мань өөрөөсөө харалтай өвчтнийхаа одоо бусад одоо эмгэг тийм өвчтнөөс бол арай өөрөөр үнэлэгддэг байна. За Glasgow-ийн үнэлгээгээд одоо хүмүүсийнхаа ухаан санааны байдлыг үнэлдэг үнэлгээ байгаа. Мөн одоо харалтай хүмүүсийн их их хувьд бол залуурын алдагдaltaй болдог. Ер нь залж чадахгүй, ярьж чадахгүй. Одоо тийм үед бол тэр үнэлгээг бол бид нар бас маш нарийн хийж, сорил тавьж тухайн үедээ одоо тусламж үйлчлэгийг өгдөг. За мөн их их харалтай хүмүүс маань одоо саачилтай болдог. Тэгэхээр одоо түүн дээр нь бид нар бол бас маш сайн үнэлгээ хийдэг. Тухайн нэг одоо хэдэн балаар тийм ээ одоо хөдөлгөөний хязгаарлагдсан байна гэдгээс шалтгаалаад за сувилгын тусламж үйлчлэгээ, эмчилгээний тусламж үйлчлэгээ өөрөө шатаараад байгаа. Дээр нь сэргээн засах маань явж ингэж тухайн үед бид нар амьдралын чанарыг үлдээжлдэг байгаа. Монгол улсын одоо 3 дахь эмчилгээний хэмжээнд харалтын засаг маань бүлээн хайлуулах эмчилгээ гэдэг одоо шинэ технологиг нэвтрүүлсэн байгаа. Энэ нь болохоор ихэвчлэн цус хомсрох харалтай хүмүүст бол хийгддэг. Хомсрох гэдэг нь одоо цусны бүлэн үссэн хүмүүстэй. Энэ маань өөрөө маш хурдан хугацаанд одоо хүн маань харалтай хизээ босныг одоо 0 цагаар мэдээд одоо цаг алдалгүй эмнэлэгт хүргэж ирсэн тохиолдол бас ингээд эмнэлэг тусламж үйлчлэгийг авах маш давуу талтай. Ийм тохиолдолд тэр эмчилгээг яалтаа тийм оншоо зөв авсан тохиолдолд хүн маань одоо бүх нөгөө гар хөл сааж штэ тий. Тэрнээсээ бол одоо бүрийн ингэж аврагддаг. Маш хурдан боломжтой. Маш хурдан бол одоо аврагдаж сэргийх, гар ус сэргийх ийм давуу талтай байгаа. Энэ нь өөрөө 3-4.5 цагийн дотор багтаж одоо эмчилгээ хийдэг байгаа. Харалт өгөөд тухайн үед 3-4 цаг байгаа. Яг үнэ тий. Тэгэхгүй болох нь манай одоо ард түмэн маань бол ер нь нэг ийм эмчилгээ байдаг гэж одоо ер нь бол мэддэг болсон. Гэхдээ жохом ямар тодорхой цаг хугацаанд авах вэ гэдгийг бол бас сайн тодорхой мэддэггүй. Тэгэхээр ойлголт муутай байдаг. Ер нь бид нар бол боломжоор бол ер нь маш их мэдээллүүдийг өгөхөөрөдөг. Тэр энгийн одоо иймэрхүү тийм ээ одоо харалтаа бид нар яаж таних вэ? Энэ ямар харгалт үед энэ тусламж үйлчлэг хүрэх вэ гэдгийг бас одоо эмнэлгийн ажилчид тийм үү одоо эмч сувилагч нар маань бол нэлээд бас ингэж бид нар одоо бас сурталчилдаг. Манай улсын 3 дахь төв эмнэлэг бол мэдрэл зүрхний лавлгаа тусламж үзүүлдэг эмнэлэг байгаа. Тэгээд ерөнхийдөө бол тархины харуулт гэдэг айхтар өвчнөд тэмцэх одоо өдрийг дэлхийд дахинд ерөөсөө 10 сарын 29-ний өдөр ерөнхийдөө бол World Stroke гэж нэрлэдэг. Өөрөөр хэлэх юм бол ерөөсөө тархины харуултаа тэмцэх өдөр гэж тэмдэглэдэг байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол манайх уламжлуулсан 10 сараас ахуулаад 29 хүртэл тархины харуулт гэдэг өвчнийг олон нийтэд ерөнхийдөө сурчлах тийм ээ сурчлана гэдэг нь урьдчилан сэргийлэхийн сурчлана. Тархины харуулт ийм хүнд шүү. Битгий тархин та тархины харуултын нэг эмчилгээг битгий байгаасаа гэдэг үүднээс ерөнхийдөө бол одоо манай зөвхөн улсын 3 дахь төв эмнэлэг биш. Манай одоо энэ бусад 2
тийм ээ аймгийн нэгдсэн эмнэлгийн бүх мэдрэлийн маань эмчнэр ерөөс энэ өдрөлгийг зохион байгуулдаг. Тэгэхээр энэ тархины харгалт гэдэг өвчнийг таньж мэдэх шин тэмдгийг сайн мэдээ даралтныхаа амийг уугаа тийм ээ тархины харгалтаас урьдчилан сэргийлээ л гэж хэлмээр байна. За, ер нь бол түрүү чи миний ярьсан яг тэр эрсдэлт хүчин зүйлүүд өөрөөсөө засаж болох эрсдэлт хүчин зүйлүүдийг хувь хүмүүс аягуулсан анхаарах хэрэгтэй. Энэ зүгээр ярьснараа бас анхаарагддаг зүйл биш. Өөрийгөө ялан дийлэх шаардлагатай гэсэн үг. Тэр тамхиг тамхи татхай болчих хэрэгтэй. Тамхи гэдэг маань суцсны ханыг гэмтээдэг, хэврэгшүүлдэг зүйл байх нь байна. Архийг уухаа болчих хэрэгтэй байх нь байна. Өөртөө тэмцээд дасгал хөдөлгөөнөө хийчдэг байх, хоолны дэглэм дээрээ анхаарчдаг байх. За тэгээд таргалтайгаа тэмцэждэг тийм ээ. Давсны хэрэглээгээ багасгачдаг. Энэ олон хүчин зүйлүүдийг бид нэр тэмцэж ялах хэрэгтэй. Магадгүй энэ дээр хувь хүн өөрөө дийлэхгүй. Эрсдлээч мэдэхгүй, ямар эрсдлээ яваа гэдгийг мэдэхгүй байгаа. Тийм учраас одоо эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх үзлэг гэж ер нь явагддаг. 40-оос дээш насныхан жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдж байгаа ч гэдэг эмнэлгийн ажилчид дандаа уриалж идэг. Энэ бол одоо хангалтгүй байдаг. За зарим албан байгууллагууд бол эмнэлэгтэй хамтраад ажилчдаа урьдчилан сэргийлэх үзлэгт жилдээ нэг удаа оруулж авах жишээ нь ихэнх албан байгууллагууд бол энэ дээр оруулдаггүй байгаа. Ямар нэгэн суур эмгэгтэй хүмүүс бол жилдээ 2, 3 буюу түүнээс дээш удаа заавал эмчид үзүүлж явах ёстой. Эндээсээ эрсдлээ тодорхойлуулаад юу юутай тэмцэх ёстой юм бэ гэдгээ хувь хүн мэдэж чиглэж явах ёстой гэсэн үг. За харвалтанд бас нэг эрсдэл хүчин зүйл нь юу вэ гэхээр харвалтанд өртцсөн хүн өмнө нь харвалт болсон хүн дахиад харвалт болох магадлал эрсдэл маш өндөртэй байдаг. Тэгэхээр энэ хүн аягуулсан анхаарах хэрэгтэй гэсэн үг. За тэгээ ер нь бол эмчид сайн хандаж үзүүлж байх ёстой гэдгийг л ер нь уриалмаар байна да. Ингээд доктор нэвтрүүлэгтэйгээ хамт байж улсын 3 дугаар төв эмнэлгийн харвалтай тэмцэх тасгийн эмч эрхлэгч нарын бидэнд хүргэсэн зөвлөгөө мэдээллийг хүлээн авсан гэдэг итгэлтэй байна. Мөн энэ сарын 29-нд тохиолж байгаа дэлхийн харвалтай тэмцэх өдрийг тохиолдуулан та бүхэн ч гэсэн эрүүл мэндэд сайн анхаараарай гэж хүсэж байна. Доктор нэвтрүүлгийнхаа дараагийн дугаараар эргэн уулзтлаа түр баяртай.